За өнөөдөр би та нарт хэрхэн бичлэг хийх вэ гэдгийг зааж өгнө. За эхлээд нөгөө нэг iPhone-тэй хүмүүсийг зааж өгье. Тэн хурдлаач. За ингээд дээшээ болгоно штэ. Тэнгүүд screen record гэдэг цаанаас iPhone дээр байдаг. Тэгээд бичлэгээ дуусна штэ. Тэнгүүтээ шууд CapCut гэдэг апыг ингээд өөр хуудсан дээр татаад ороод тэгээ бичлэгээ эдитлэнэ. Тэгээд эдитлэнгүүтээ шууд цацчихна. YouTube дээрээ шууд ингээд цацчих байхгүй юу? Би одоо Samsung дээр угаасаа цацчихгийг заагаад өгнө. За одоо Samsung-уудыг яаж хийхин зааж өгье. За Samsung-ууд одоо энэ Mobizen юм уу? X Recorder гэдэг ийм хоёр апыг татаж өгөн. Тэгээ ялангаарч бичлэгээ хийж болно. Тэнгүүтээ одоо бичлэгээ одоо ингээ орно ап руугаа татаад тэнгүүтээ ингээд record гэдэг байгаа шүү дээ. Тэгээд би одоо бичлэг хийж байна. За ингээд рекордлоод энэ дээр чи бичлэг чинь гараад ирнэ. Тэнгүүтээ шууд одоо бичлэгээ хийж дуусангуудаа энэ апаас гараад шууд CapCut руугаар орно. Энэ надад ямар ут юм бэ? Үгүй. Энэ дээр бас өөрөө шууд эдэлж болтыг. Гэтэ би CapCut руугаа орж эдэлдэг. За энэ апаас гараад CapCut руугаа ороод үе. Тийм юм бэ. За CapCut руугаа орлоо. Энэ сая би бичлэг оруулсан. Тэ барьж байгаарай. За одоо энэ export гэх байгаа шүү дээ. Бичлэгээ хийгээд тэгээд бичлэгээ одоо хийгээд дуслаа. Одоо энэ export гэдээ байгаад одоо би дугуулна. Энэ export гэдээ байгаа. За энэ export гэдэг дээр дараад жоох удна. Тэгээд дуусангууд нь шууд чиний галерей дотор ч ороод хадгалах чинь. Ингээд хадгалах гэж байгаа. За тэгээд хадгалаад эдэлж дуусаад яаж цацах вэ гэхээр YouTube руугаа ороод бисээ бичлэг оруулахтай ингэ тийм аа. Эндээс гараарай. За би та нарт зааж өгье. Эхлээд та нар одоо ингээд аккаунт руу орлоод юу видеос гэдэг энэ дээр дарна. Тэнгүүтээ энэ доотлын тэр нэг нэмэх тэмдэг шиг юм байгаа штэ. Голын тийм тэр дээрээ одоо тэрэн дээрээ шууд дарна. За тэгээд одоо ингээд энэ би ямар удаа. За одоо ингээд ийш оронгууд видео гэдэг байгаа штэ. Тэгээд өөрөөхөө хийх байгаа видеог байгаа л тэгэл болцсон. За бай.